Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ шинэ 7 хоногийн мэндийг дэвшүүлээ та бүхэнд Тэнгэр телевизийн ажлын эхэн хөтөлбөр даваа гарагийн дугаараа эхлүүлж байна. Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн түүхт 35 жил тохиож байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээлтэй холбоотой ажил мэргэжил эзэмшдэг хүн болгонд айн баярын мэндийг хүргэе. Хөрөнгийн зах зээл нэгтгэхээс өмнө бид технологи, олон улс, бизнесийн салбарт болж байгаа хамгийн чухал сүүлийн мэдээллүүдийг та бүхэнд өргөх болно. Анхаарах хөтөлбөрийнхөө эхний хэсэгт бид яг өнөөдөр Швейцарын Давос хотноо эхэлж байгаа Дэлхийн эдийн засгийн форум 2026-г онцолж байна. За жил болгоны үдийд олон улсын томоохон нөлөө бүхий эрхмүүд, бизнесийн лидерүүд Швейцарын Давос хотноо цуглаж, хүндрэлтний өмнө тулгамдж байгаа томоохон асуудлуудыг нэг ширээнд ор хилэлцдэг юм уламжлалтай. Тэгэхээр Дэлхийн эдийн засгийн форум яг өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа. Тэгэхээр энэ жил ямар сэдвийн дор чуулж байгаа вэ? За тэгэлгүй яг хав 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форум яг өнөөдрөөс буюу 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд үргэлжлэн. За энэ жилийн үндсэн сэдв нь юу вэ гэхээр Spirit of Dialogue буюу хамтаар хэлэлцэхийн мөн чанар гэсэн сэдвийн дор зохион байгуулагдж байгаагаар онцлогтой байгаа буюу хэдүүлээ илүү сайн нягт ярилцах хэрэгтэй байна, хэлэлцэх хэрэгтэй байна гэсэн энэ санааг агуулсан байна. За уг арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампаас эхлээд Nvidia-гийн үүсгэн байгуулагч Jensen Huang хүртэлх дэлхийн хамгийн нөлөө бүхий олон 100 эрхэм оролцож байгаа. За тоогоор нь авч үзвэл нийт 130 орны 3000 гаруй зочид оролцогч оролцож байгаа. За үүн дотор бол 65 улсын засгийн газрын тэргүүн, за G7-гийн 6 тэргүүн, за 850 тэргүүлэх компанийн удирдлага, 100 unicorn стартапын төлөөллүүд гэх мэтчлэн хүмүүс маань нийлэхээр 3000 орчим оролцогч болж байгаа. За энэ жилийн үндсэн сэдвүүд юу байх вэ гэхээр хэрхэн өрсөлдөөнд ертөнцид хамтрах вэ? Хэрхэн өрсөлдөөн шинэ их үүсвэрийг нээх вэ? Хэрхэн хүмүүстэй илүү оновчтой хөрөнгө оруулах вэ? Хэрхэн инновацийг өргөн хүрээнд ёс зүйтэй нэвтрүүлэх вэ? Хэрхэн их дэлхийдээ ээлтэй байдлаар хөгжил дэвшлийг бий болгох вэ гэсэн эдгээр үндсэн сэдвүүд бас яригдах юм байлээ. За чуулганы өдрүүдэд Давос хотноо дэлхийн хамгийн дэвшилтэд дац дээрээ хэлэлцээрүүд болж улс орнууд болон гүрний дата компаниуд ирэх жилүүдийн тоглоомын дүрмээ тосдог учраас яалтчгүй одоо энэхүү Давос 2026-д бол анхаарлаа хандуулахаас өөр ямар ч одоо замгүй. За энэ жилийн чуулганаас дэлхийн нийт дараах гол үр дүн шийдвэрүүдийг бас хүлээж байгаа төлөвтэй байна. За мэдээж нэгдүгürt бол геополитикийн шинэ нөхцөл байдал. За үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын оролцоо ямар байх вэ гэдэг дээр. Энэ удаагийн чуулганы хамгийн анхаарал татж байгаа үйл явдал нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтээ тус улсын төвөнд хамгийн том төлөөлөгчдийн баг оролцож байгаа гэдгээр онцлогтой байна. За тэг хүлээдэж байгаа үр дүн юу вэ гэвэл мэдээж олон улсын худалдааны хэлэлцээрүүд, тарифын асуудал болон Америк нэгдүгürt гэсэн бодлого дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар тодорхой чиг баримжаа гаргах төлөвтэй байна. За мэдээж хоёрдугаар хиймэл оюун ухаан бол зайлшгүй одоо яригдах ёстой сэдв. За үүний одоо ашигтай тал болон эргээд одоо хариуцлагатай тал нь юу байх вэ гэдэг. Хиймэл оюун ухааны технологийн хөгжил нь бизнес, ажлын байр болон нийгмийн бүтцэд одоо хэрхэн хүчтэй нөлөөлж байгаа. Тэгэхээр AI-г хариуцлагатай ашиглах, засаглалын тогтолцоог бүрдүүлэх, ажлын байрны өөрчлөлтөд иргэдийг бэлтгэх чиглэлээр улс орнууд нэгдсэн стандарт одоо тохиролцох ийм төлөвтэй байна. За мэдээж уур амьсгалын өөрчлөлтийг бол авч үзэх нь ойлгомжтой. Байгаль орчны асуудал, чуулганы хэлцүүлгийн одоо гол сэдв хэвээр авах болно. За хүлээж байгаа үр дүнгийн тухайд гэвэл эрчим хүчний шилжилтийг одоо түргэсгэх, байгальд ээлтэй бизнесийн загварыг нэвтрүүлэх замаар 2030 он гэхээр жил бүр 11 сая долларын эдийн засгийн боломжийг нэг амлалтууд гих мэтчлээ ингээд байгаа. Тэгэхээр мэдээж бас манай монголчууд бас оролцож байгаа. Тэгэхээр манай энэ талаар мэдээлэл өгвөл манай монголчууд ямар оролцоотойгоор энэ жил оролцож байгаа вэ? Тэглэх байх. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол сүүлийн жилүүдэд Дэлхийн эдийн засгийн форумд бол маш идэвхтэй оролцож байгаа. За мөн манай Монгол улсын хувьд бол 100 болгон бас Монголын эдийн засгийн форумыг бас зохион байгуулдаг уламжлалтай байна. Энэ жилийн хувьд бол 6 сарын 29 болон 30-нд зохион байгуулгаар ирсэн. Тэглэх байх. Тэгэхээр та бас Монголын эдийн засгийн форумтай холбоотой одоо товч тодорхой мэдээллийг өнөөдрийн Анарын төдий сонины голын хоёр хуудаснаас авах боломжтой байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд бол энэ жил төр нийгмийн зүтгэлтнүүд болон бизнесийн төлөөллүүд, төрийн бус байгууллагын төлөөллүүд гэсэн 3 байгууллагын төлөөллүүд оролцож байгаа. За засгийн газрын зүгээс Монгол улсын ерөнхий сайд Гомжовын Зандан шатар болон шадар сайд Дорж ханд, сангийн сайд Жавхлан нар оролцож байгаа. За ерөнхий сайд Зандан шатрын хувьд дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт, байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь, тойрог үн цэнийн сүлжээнд хиймэл оюун ухааны хэрэглээ гэсэн 3 үндсэн
хуралдаанд оролцож өөрийнхөө байр суурийг илэрхийлэх товтой байгаа. Байр суурийг хуваалцах товтой байгаа. За харин хувийн хвшлийнхны зүгээс бизнесийн эдийн төлөөлөл болж за ард санхүүгийн нэгдлийн үүсгэн байгуулагч ГАУ-ыг за AI Academy Asia-гийн болор эрдэнэ. За эдгээрээс гадна Young Global Leaders-ээс Eureka-гийн үүсгэн байгуулагч орчлон болон Global Shapers Улаанбаатараас Spirit Mongolia төрийн бус байгууллагын хамтран үүсгэн байгуулагч Инхүүн гэсэн тус төлөөлөгчид бол Монгол улсыг төлөөлөн энэ жилийн Монголын дэлхийн эдийн засгийн форумд бол оролцох хуваартай байгаа. За дэлхийн эдийн засгийн форумын энэ жилийн бас гол онцлогноос түрүүн Мажгагийн дурдсанчлан Америк нэгдсэн улсын засаг захиргаа нилээдгүй өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа гэдэг нь яах аргагүй олон улсын хэвлэлийнхний анхаарлыг татж байна. За яагаад ийм учиртай вэ гэхээр өнгөрсөн жил яг өдөрт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 19-нд үүрэгт ажиллаа хүлээж авч ирсэн. За яг энэ үйл явдалтай ер нь дэлхийн эдийн засгийн форум бас давхцаж зохион байгуулагддаг учраас өнгөрсөн жилийн хувьд бол Америк нэгдсэн улсын зүгээс бас маш бага цомхон бүрэлдэхүүнтэй бол оролцож байсан гэж хэлэхэд болно. За яг одоо бас Америк нэгдсэн улсын хэрэгжүүлж байгаа олон улсын худалдааны бодлого болон за геополитикийн бодлогуудтай холбоотой асуудлууд дээр ямар яриа хэлэлцээрүүд явагдах болоо гэдэг нь бол нэлээдгүй сонирхол мэдээж татаж байгаа. Олон улсын хэвлэлүүдийн анхаарлуудыг татж байгаа. За эдгээрээс гадна дэлхийн эдийн засгийн форумын зүгээс бас эрсдлийн үнэлгээнүүдийг гаргадаг байгаа тий. За яг энэ эрсдлийн үнэлгээнүүдийг бас дэлхийн эдийн засгийн форумын өмнөхөн бас танилцуулдаг боломжлолтой. Энэ жилийн хувьд бол ойрын 2 жил болоо ойрын 10 жил болох эрсдлүүдийг бол тодорхойлсон байгаа тий. Тэгэхээр хамгийн эхлээд хамгийн ойр тохиолдох эрсдлүүдээс эхэлцгээе. Ойрын 2 жилд ер нь ямар эрсдлүүд хүндрэлтнийг хүлээж өгнө гэж тооцоолж байна. За энэ талын ерөөхдөө хураанголоод харах юм бол ойрын 2 жил бидний заашгүй санаа зовх ёстой асуудал бол гео эдийн засгийн зөрчилдөөн гэдэг асуудал байна. За харин ойрын 10 жилдээ санаа зовх асуудал бол мэдээж цаг уурын эрсдэс үзэгдэл байна. За дэлгэрүүлж харах хүсвэл манай Анрид төдөө саяны 73 дахь дугаарын голын нүрийг та бүхэн анхааралтай ажиллаарай. За хураанголоод бас гол 4 санааг бас сэрүүлж хэлвэл за тус судалгаанд оролцогчдын тал нь эх 2 жилийн хугацаанд дэлхийн нийтийг цочроосон за бүгдэд нөлөөлсөн үйл явдал гэдгийг одоо гео эдийн засгийн зөрчилдөөн гэж бол таамагласан байна. За энэ чухлаараа өнгөрсөн жил 9-р бичигдсэн гео эдийн засгийн зөрчил гэсэн хамгийн том зөрчил нь бол хамгийн том эрсдэл болж байгаа. Өнгөрсөн жил 9-р бичигдсэн. Тэгэхээр одоо яаж дэвшилж байгааг нь ажиглаж болохоор байна. За өөрөөр хэлбэл 2026 оноос эхлэн улс орны засгийн газрууд хамтаар бус ганцаар бие дан ажиллахыг илүүд үзэх болж байгаа гэсэн. За мөн өнгөрсөн жилийн тайландаа харьцуулахад эдийн засгийн холбоотой эрсдлүүд хамгийн өндөр дүнгээр өссөн байгаа. За үүнд эдийн засгийн унаалт, инфляц, хөрөнгийн хөөс харах зэрэг эрсдэл тус бүр 7-8 бар урагшаалсан байгаа. За мөн өндөр ач холбогдолтой дэд бүтцүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэлч бодиттой болоод байна гэж үзсэн байна. За мэдээж тэгш бус байдал 2 дахь жилдээ дараалан хамгийн одоо холбоо хамааралтай асуудлаар тодорсон байгаа. Өөрөөр хэлбэл бараг бусад бүх эрсдэл уг асуудалтай ямар нэг байдлаар холбоотой байгаа гэсэн. За дэлхийн улс орнуудын ард иргэд бодлого тодорхойлогчдоосоо тусгаарлагдсан мэдрэмж авч итгэлцэл үгүй болж эхэлжээ гэдгийг бас үгээр онцолсон байлээ. За мөн байгаль орчны эрсдлүүд бол өмнөх жилдээ харьцуулахад богино хугацаанд биш ч гэсэн урт хугацааны асуудал бол хэвээр байсаар байгаа. За цаг уурын эрсдэс үзэгдэл тэргүүтээ эрсдлүүд бол эдийн засгийн эрсдлүүдэд одоогийн ойрын хугацаанд бол зайгаа тавьж өгсөн. За гэсэн ч бас бид одоо ийшээ анхаарлаа хандуулахгүй байж болохгүй. Байгаль орчны эрсдлүүд бол урт хугацаанд хамгийн том одоо эрсдэл хэвээр байгааг бас энэхүү тайлан бол онцлсан байна. За энэ тайлан дээрээс бас миний хамгийн сонирхолтой анзаарсан зүйл нь болохоор одоо кибер аюулгүй байдал болон тий. За хурамч төөрөгдүүлсэн мэдээлэлтэй холбоотой одоо эрсдэл бол хоёуланд нь бол багтсан байна. Эхний арвт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас ер нь хурамч төөрөгдүүлсэн мэдээлэлтэй холбоотой зүйлсүүд сошиал медиа хэрэглээтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд маш их хурцаар яригдж байгаа тийм. За эдгээрээс гаднаас кибер аюулгүй байдал бол яалтчгүй олон улсын анхаарал хандуулах хамгийн том сэдвүүдийн нэг болоод байна. За дэлхийн эдийн засгийн форумын хувьд бол өнгөрсөн 2023 оноос хуваагдсан дэлхийд их хамтын ажиллагаа гэдэг сэдвийн дор зохион байгуулагдж байсан. За харин 24 онд итгэлцлийг сэргээх нь гэдэг сэдвийн дор зохион байгуулагдж байсан бол 2025 онд ухаалаг 90 үеийн хамтын ажиллагаа гэдэг сэдвийн дор буюу ихэвчлэн бас өнгөрсөн жилийн сэдвүүд бол хиймэл оюун дата төв, за энэ хиймэл оюуны 90-д бас хэрхэн яаж бэлтэх, за боловсролыг нь хэрхэн яаж өргөжүүлэх гэдэг сэдвүүдийн агуулгуудыг бол багтааж байсан. За энэ жилийн бас хэд хэдэн онцлог зочдыг та бүхэнд төгсгөлд нь бас дурдъя. За мэдээж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, за Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, за Европын холбооны Урсула фон дер Лейн,
За Nvidia компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Jensen Huang, за мөн Microsoft компани үүсгэн байгуулагч Satya Nadella. За Satya Nadellaгийн өнгөрсөн жилийн бас ярилцлагыг би бас айгүй санаж байна л да. Өнгөрсөн жил бол Microsoft компани зүгээс өөрсдийнхөө дата төвийн дэд бүтцийн зардлаа бас танилцуулаад удаагүй байсан. За энэтэй холбоотойгоор бас өөрсдийнхөө Америк нэгдсэн улсаас хэрэгжүүлж байгаа Stargate төсөл төр ер нь хэрхэн яаж оролцох вэ гэдэг маш чухал бас мэдээллийг бас тухайн үед бол хийжсэн. За мөн эдгээрээс гадна Аргентин, за Монгол улсын ерөнхий сайд, за Аргентин улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш гэх мэтчлэн олон улсын томоохон лидерүүд оролцоос гадна 65 улсын засгийн газрын тэргүүн, G7-гийн 6 тэргүүн, за 850 тэргүүлэх компани удирдлага болон 100 гаруй unicorn стартапын төлөөлөлд оролцсноо гэх мэтчлэн маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн дэлхийн эдийн засгийн форум эхэлж байна. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн форумтой холбоотой бас гарсан хамгийн сүүлийн мэдээллүүдийг бид дараагийн дугаарууд дээр та бүхэнд хүргэх боллоо. Тэгэхээр дараагийн сэдв рүүгээ шилжицгээе. Тэгэхээр дараагийн сэдв маань мөн адил хэмэл оюунтай холбоотой байгаа. Сүүлийн хэдэн жилийн туршид яригдж байгаа хэмэл оюуны салбарын хамгийн том шүүх хуралдаан эхлэх гэж байна. За энэ бол Elon Musk-ийн эсрэг OpenAI компани. За Elon Musk бол мэдээж OpenAI хамгийн анхны үүсгэн байгуулагчдын нэг, хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг байсан. Одоогоос яг 10 жилийн өмнө OpenAI компани үүсгэн байгуулсан 13 эрхмийн нэг нь бол Elon Musk байсан. Тэрээр OpenAI компаниг анх үүсгэн байгуулагдсан зорилгоосоо ухарч ашигын статустай болсон гэдгийг нь буруутгаж шүүхэд хандаад байсан. За тус компанийн эсрэг мэдүүлж байгаа шүүх 4-р сард бол эхлэх тов гарсан байна. За Elon Musk-ийн хувьд бол OpenAI болон Microsoft компаниас нийтдээ 134 тэрбум долларын нэхэмжлийг бол шаардсан байна. За харин OpenAI компани зүгээс бол энэхүү нэхэмжлэл болон одоо зарга нь ямар нэгэн үндэслэл байхгүй гэдгийг бол сануулсаар байгаа. За OpenAI компанийн хувьд бол түрүү хэлсэнчлэн анх 10 жилийн өмнө үүсгэн байгуулагчдаа хүндрэлтний хэмэл оюуны хүндрэлтний сайн сайхны төлөө хөгжүүлнэ гэдэг ашигын бус статустайгаар лаборатори байдлаар үүсгэн байгуулагдаж байсан. Зарим оны өмнөхөн ашигын статус руу аль биесээр шилжсэн ба. За Elon Musk-ийн бас нэг өөр мэдүүлэгт нь дурдсан онцлог зүйл нь юу байсан бэ гэхээр би байхгүй байсан бол энэ компани ер нь байх боломжгүй байсан гэдэг зүйлсүүдийг хэлж байгаа. За 4-р сараас эхлэх энэхүү шүүх хурал бол мэдээж хэмэл оюуны өрсөлдөөнд бол нилээдгүй ач холбогдолтой гэж бол шимжээчд үзэж байна. За харин OpenAI компани зүгээс Elon Musk-ийн нэхэмжлэл бол өрсөлдөгчийнхөө эсрэг хийж байгаа шахал дарамтуудын бол хамгийн сүүлийн хувилбар. Энийг бол ямар нэгэн үндслэлтэйгээр хүлээж авах нь бол утгагүй зүйлсээ гэдгийг бол удаа дараа илэрхийлсээр байгаа л да. Тэгэхээр энэ шүүх хуралдаа ер нь хэрхэн цаашаага өрнөх вэ гэдэг нь бол нилээдгүй сонирхол татж байна. OpenAI-ийн гол бүтээгдэхүүн болох ChatGPT одоо 700 сая хэрэглэгчтэй, компанийн хувьд бол 500 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн байгаа шүү дээ. За эдгээрээс гадна OpenAI-тай холбоотой хэд хэдэн томоохон шинжилэлтүүд байгаа тийм. Тэгэхээр тэрийг үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож байна. ChatGPT рекламтай болж ах шиг байна тийм. Тэгэлгүй яхаа. За OpenAI компани одооноос үнэгүй болон за сарын $8 төлбөртэй Go ангиллыг хэрэглэгчдэд реклам зар сурталчилгаа харагдах тийм туршилт эхлүүлж байгаа юм байлээ. За мэдээ ChatGPT Plus бол Enterprise зэрэг өндөр үнэтэй багцын хэрэглэгчд бол энэхүү одоо сурталчилгаа бол хамаагүй сурталчилгаа харагдахгүй. За гэхдээ хэрэглэгчийн хайлт асуултууд ямар нэгэн байдлаар рекламын нөлөө байхгүй гэдгийг бол OpenAI энэ талаас бол онцлоод байгаа. За реклам нь хэвчлэн асуулт хооронд одоо ил ялагдахгүй цэлбэртэйгээр юм байрших юм байна. За яагаад ийм шийдвэр гаргаваа гэсэн гэж асуулт гарч ирнэ. За мэдээж хамгийн нэгдүгээрт бол хэмэл оюун ухааны загваруудыг ажиллуулахад асар хэмжээний тооцоолын зардал гардаг. Тэгэхээр мэдээж энэ бол одоо ямар ч хувийн хвшил байсан одоо эсвэл төрийн одоо компани байсан бол хүн дээр тусганы ойлгомжтой. За тийм учраас компани зөвхөн сарын хураамжаас гадна зар сурчилгааны замаар орлогоо төрүүлжүүлж үнэгүй багцынхаа доктортой байдлыг хангахыг зорж байгаа юм байна. За мөн гүйцэтгэх захирал сайн мaalдман зар сурчилгааг хэрэглэгчийн туршлагаас саад болохгүй соёлтой байдлаар нэгтгэнэ гэдгийг бол олон нийтийн өмнө мэдэгдсэн байна. За зар сурчилгаа яг ямар хэлбэртэй байх вэ гэвэл GPT-ийн хариултуудын доор нь за эсвэл хажуу талд нь ивент итгэсэн холбоосууд одоо sponsored links гэсэн хэлбэрээр бол харагдаж магадгүй байгаа. За мөн хэрэглэгчийн асуултад хариулах явцад холбогдох бүтээгдэхүүн үйлчлэлийг санал болгох хэлбэрээр туршигдаж магадгүй гэсэн мэдээлэл гарсан байна. ChatGPT бол рекламтай болгон цаг хугацааны асуудал гэдэг бол технологийн салбар дотроо бол ярьж ирсэн. Гэхдээ энийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь нэлээдгүй сонирхол татчихлаа л да. За мэдээж энэ олон бүтээгдэхүүн функцүүдийн ард хүмүүс ажиллаж байгаа тийм. Тэгэхээр OpenAI компани жилийн өмнө маш сонирхолтой нэгэн
эмэгтэйг бол өөрсдийнхөө багт нэгтгэсэн байгаа. За тэр нь болохоор Instacart-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал асан Fijosimo гэдэг эмэгтэй. За энэ эмэгтэй Facebook-ийг яг энэ ажиллахан рекламтай болгож Facebook-ийг мобайл платформ дээрээс энэ их хэмжээний ашиг олох стратегийг бол ахалж исэн эмэгтэй байгаа. За тэрээр бас хэдэн жилийн туршид Instacart-д ажиллаж байгаад OpenAI-д нэгдээд яг OpenAI-ийн энэ яг рекламны хэсэг дээр нь бол ажиллаж байгаа гэдэг мэдээлэл байгаа. За эдгээрээс гадна энэ эмэгтэй бас Facebook-ийн news feed, за story, group chat, за marketplace, тоглоом, мэдээлэл, за мөн болзооны хэсэг, реклам гэх мэтчлэн маш том одоо стратегийн шилжилтүүд дээр нь бол ахалж ажиллаж байсан юм туршлагатай байгаа. За эдгээрээс гадна OpenAI компани ерөн цаашдаа ямар байдлаар мөнгө олж бизнесээ өргөжүүлэх вэ гэдэг асуудал бол тулгарч штэ. Ганцхан бас реклам бас хангалттай юу гэдэг асуудал. За нөгөө талаас хэрэглэгч бидний зүгээс сар бүр төлж байгаа одоо $20 төлбөр те тус компаниас хангалттай юу гэдэг асуудлууд байгаа штэ. Тэгэхээр мэдээж бизнесүүдэд API зарна. За хэрэглэгч биднээс бол ийм төлбөртэй үйлчилгээнүүд аавна. За эдгээрээс гадна реклам нэмэгдэж байгаа бас өөр бас хэд хэдэн одоо бизнесийн модельүүдийг бол эрэлхийлж байгаа. За эдгээрээс боловсрол байна. За эрүүл мэндийн салбар байна. За эдгээрээс гадна автомашины бас энэ системүүдэд бас химэл оюуны технологиг хэрхэн яаж нэвтрүүлэх вэ гэх мэтчлийн том зах зээл рүү нэлээдгүй сүүлийн жилүүдэд төвлөрж эхэлж байгаа гэж хэлэхэд болно. Тэгээ OpenAI компани зүгээс бас дараагийн хөрөнгө оруулалт дээр хэрхэн яаж бас өөрсдийнхөө орлогоо нэмэгдүүлэх вэ гэдэг нэлээдгүй сонирхол татж байгаа. Энэ жилийн бас тайлбар нь хараахан зарлагдаг байна л да. Гэхдээ шинжээчдийн хувьд бол нэг 13-аас 14 тэрбум долларын орчим жилийн орлого нь байна гэж тооцоолж байгаа. За 2030 оны хувьд бол OpenAI компани гүйцэтгэх захирал сайн мэлтэн бид нар бол нэг 100 тэрбум долларын орлого олдог компани болно гэж хэлээд байгаа. Тэгэхээр энд ер нь хэрхэн яаж хүрэх вэ гэдэг нь нэлээдгүй сонирхол татж байна. За хэрэглэгч бидний зүгээс бас өөр нэг төлбөртэй үйлчилгээг өнгөрсөн 7 хоногт санал болгосон байна тийм. Тэгээ дийлгүйгоо сая дурсан ChatGPT Go гэсэн үйлчилгээ байгаа. За энэ үнэгүй хөлбөр болон $20 үнэтэй Plus вакцины дунд байрлах илүү боломжийн үнэтэй юм сонголт болж гарч ирж байгаа. За сар бүрийн төлбөр нь Америкийн нэгдсэн улсууд бол $8. За Plus вакцаас $12 хямд гэсэн. За хамрах хүрээний хувьд бол одоогоор дэлхийн 170 гаруй оронд ашиглах боломжтой байгаа. За өмнө нь бол энэтхэг зэрэг зарим оронд бол туршилтаар ингэж нэвтрүүлж байсан. За гол боломжууд нь юу байх вэ гэхээр хамгийн сүүлийн үеийн GPT 5.2 instant загварыг ашиглана. За мөн үнэгүй хөлбраас 10 дахин их мессеж илгээх, файл хуулах, за зураг үүсгэх эрхтэй. За санах ойны хувьд бол хэрэглэгчийн талаарх мэдээллийг илүү удаан хугацаанд санаж харилцааг илүү хувь хүнд одоо чиглэсэн тохирсон байдлаар авч явна. За мөн custom GPT-нүүдийг ашиглах болон өгөгдлийн одоо агсан түвшний шинжилгээ буюу data analysis хийх ирэх багцсан байна. За хинт зориулагдсан бэ гэвэл үнэгүй вакцины лимит нь ажилд нь одоо хүрэлцэхгүй байгаа ч сар бүр $20 төлөхийг хүсэхгүй байгаа оюутан, за фрилансер болон ингийн хэрэглэгчдэд зориулсан байна. За үүнээс гадна бас OpenAI бас нэг OpenAI-ийн талаар нэг сонирхолтой таамаг байгаа нь Pinterest-ийг та бүхэн бас сайн мэддэг байх. Дизайнерууд илүү сайн мэддэг. Дизайнерууд тийм одоо нөгөө шинэ сэтэл санаагаа олгох юм уу, сүүлийн үед юу тренд болж байна, ямар хөө дүрслэл тренд болж байна гэдгийг бас харах тийм талбар болж өгдөг. За одоогоор албан ёсны шийдвэр биш, за харин салбарын шинжээчдийнх нь гаргасан 2026 оны гол таамаглалуудын нэг байгаа. За The Information сэтгүүлийн шинжээтэд 2026 онд OpenAI компани өөрийн түүхэн дэх хамгийн том худалдаа авалтыг хийж Pinterest-ийг өөртөө нэгтгэж магадгүй гэсэн ийм таамаглал гаргаад байгаа. За энэхүү таамаглал гарсны дараа бол Pinterest-ийн хувьцааны ханш зах зээл дээр 3% өссөн байх жишээ тийм. За OpenAI яагаад Pinterest-ийг сонирх болов гэсэн мэдээж асуулт гарч ирнэ. За мэдээж энэ бол асар их зураг өгөгдлийн сан байгаа шүү дээ. За Pinterest-д хүмүүс одоо өөрсдийн цуглуулж одоо ангилсан тэрбум зургийг одоо апплод хийсэн байдаг. За энэ нь OpenAI-ийн Sora болон Dolly одоо загваруудыг сурахад үнэлж болшгүй одоо сайн өгөгдлийн сан болж байгаа. За мөн мэдээж Pinterest-ийн 600 сая хэрэглэгч ямар нэгэн зүйл худалдаж авах, одоо байшингаа тохижуулах, за загвар харах гэх мэт тодорхой зорилготойгоор хайлт хийдэг. За энэ өгөгдөл нь бол ChatGPT-ийн зөвхөн асуултанд хариулдаг чатбот биш. За AI худалдааны туслах болоход бол туслана гэж үзэж байгаа юм билээ. Тийм байна. Тийм. Тэгээд Pinterest-д аль хэдийн хөгжсөн сурчлагын систем бизнес эрхлэгчтэй тогтоосон харилцаа байгаа нь OpenAI-д орлогоо нэмэгдүүлэх бас бэлэн платформ болохоор одоо ийм худалдан авалт болж магадгүй гэсэн ийм таамаг байна. Хэрвээ Pinterest-ийг худалдаад авчих юм бол одоо хэрэглэгч талдаач дээр OpenAI талдаач дээр аль талдаа юм ашигтай үйл явдал болох нь гэж бол миний зүгээс харж байна. Тэгэл яг тэгэхээр мэдээж хэмэл оюун хөгжүүлэгч компани зүгээс бол дата нийх үүсвэрч гэсэн маш их хэрэгтэй байгаа болов тий.
Тэгэхээр үргэлжлүүлээд үзэгчдээ та бүхэнд макро эдийн засгийн болон хүргэж байна. Тэгэхээр макро эдийн засгийн болондоо бид технологийн компаниудын нэг хувьцааны ханшны өсөлтийн эрч саарч байгаа гэдэг мэдээллийг бол илүү гүнзгий ярилцах болно. Тэгэхээр 2025 онд бол технологийн компаниудын нэг хувьцааны ханш бүх цаг үеийн дээд ханшуудаа эвдэж зах зээлийн үнэлгээ нь бол тэлсээр байгаа. Гэхдээ 2026 он гарснаар Magnificent 7 гэж нэрлэгддэг технологийн гигант компаниудын 5-ынх нь бас нэг хувьцааны ханш уналттай байна. За 2-ынх нь бол хувьцаа бол бага зэргийн өсөлттэй байгаа байна. За эдгээрээс ер нь яг юу болоод байна гэхээр 2025 оны сүүл хавцаагаар ер нь технологийн компаниуд химэл оюуны зардлаа улам нэмэгдүүлж байгаа гэдгийг бол хөрөнгө оруулагчид бол анхааруулж сар ирсэн. Харин яг одоо 2026 оны эхний сарын эхний 2-7 хоногийн байдлаар бол хөрөнгө оруулагчид технологийн салбараас илүүтэйгээр аж үйлдвэрлэл болон хэрэглээний бүтээгдэхүүний салбарууд руу нэлээдгүй анхаарлыг хандуулж эхлээд байна. За өнгөрсөн 7 хоног тэгэхэд хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн зах зээл бол 3.7% өсөж, за энэ оны өсөлт нь бол 5.7% байна. Харин мэдээллийн технологи буюу технологийн компаниудын хувьцааны ханш өнгөрсөн 7 хоногт 0.7%-аар бол унсан байгаа. За оны нийт үзүүлэлтээр бол 0.6%-аар унсан байна. За эдгээрээс Tesla компанийн нэг хувьцааны ханш 4.3%-аар он гарсаар унсан бол, за Amazon-их 3.3%-аар, Google-их 4.3%-аар өсөд байгаа. Зарим Meta болон Microsoft, Apple, Nvidia компанийн нэг хувьцааны ханшны хувьд бол 3-аас 6%-аар унсан байдалтай байна. За эдгээрээс хамгийн их уналтыг үзүүлээд байгаа нь бол Apple-ийн нэг хувьцаа байгаа. Тэгээ Apple-ийн хувьд бол яг одоогийн байдлаар он гарсаар 6% бол унаад байгаа. Яг эдгээр мэдээллүүдээр холбоотойгоор бол ер нь бол хөрөнгө оруулагчид технологийн компаниудаас илүүтэйгээр бусад өөр салбаруудыг бол нэлээдгүй сонирхож байна гэдэг таамаглалуудыг бол дэвшүүлж байна. За ялангуяа он гарсаар хөрөнгийн зах зээлийг хөдөлгөж болох үс хэд хэдэн геополитикийн асуудлууд гарсан байгаа. За эхлээд мэдээж Венесуелийн асуудал яригдж эхэлсэн. За одоогоор Иранд болж байгаа жагсаалын асуудлууд улам бүр бас олон улсын анхаарлыг татсаар байна. За эдгээрээс гадна Америк нэгдсэн улсын төв банкны ерөнхийлөгч Жером Паул бол Америк нэгдсэн улсын төв банкны эсрэг хууль зүйн яамнаас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах үйл ажиллагааг бол явуулж эхэлсэн байна. За эдгээр асуудлууд хөрөнгийн зах зээл дээр нэмэгцээр байгаа боловч хөрөнгө оруулагчдаас харьцангуй тайван байна гэдэг дүгнэлтийг бол Марк Watch-ийн зүгээс бол гаргасан байна. За макро эдийн засгийн бас дараагийн макро эдийн засгийн хэсэгт бас онцолж байгаа дараагийн зүйл бол бидний хувьд бол алт байгаа. За мэдээж он гарсаар геополитикийн асуудлуудтай холбоотойгоор алт бүх цаг үеийн дээд ханшаа эвдсээр байна. За алтны хувьд яг одоогийн байдлаар нэг унц алтны хувьд бол дахиад $4,600 босхийг давж $4,675 дээр бол арилжаалагдж байна. За төв банкнуудын хувьд бол 2025 оны хувьд өөрсдийнхөө алтны нөөцийг улам бүр нэмэгдүүлсээр байгаа. За алтнаас гадна хөрөнгө оруулагчдын бас safe haven гэж нэрлэгддэг. За энэ эрсдлүүдээс зугатааж өөрсдийнхөө хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлдэг нэг бүтээгдэхүүн нь яахын аргагүй сүүлийн жилүүдэд мөнгө олж хувраад байна. За мөнгөний ханш бас бүх цаг үеийн дээд ханшаа эвдэж $90 бол даваад байгаа. За өнгөрсөн жилийн хувьд бол мөнгө бол $60, $80 бол давж исэн бол энэ жил бас $90 дээр арилжаалагдж байна гэдэг нэлээдгүй өндөр үзүүлэлттэй байна. За зах зээл яг одоо нэгдснээс хойш алтны хувьд бол бага зэргийн өсөлтийг бас үзүүлж 1.5% өсөж $4,666 дээр яг одоо арилжаалагдж байгаа бол мөнгөний хувьд бол 5% өсөлтийг аль хэдийн үзүүлээд байна. $93 дээр арилжаалагдж байна. За харин зэсийн хувьд 1.2% мөн адил өсөлтийг үзүүлсэн байна. Тэгэхээр ер нь бол хөрөнгө оруулагчид бас харьцангуй тайван байна гэж хэлэхэд олон геополитикийн эдгээр асуудлууд улам бүр нэмэгдэж байгаа ч гэсэн хөрөнгийн зах зээл дээр бас томоохон хөдөлгөөнүүд ажиглагдахгүй байна. Гэхдээ товарын зах зээл улам бүр өссөөр байгаа гэдгийг бол анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын дараагийн бас хөдөлгөөнүүдийг бид лавг болон баасан гарагийн дугаар дээр хөрөнгийн шинжээч нартай бас нэлээдгүй дэлгэрэнгүй ярилцгаална. Үргэлжлүүлээ та бүхэнд өнөөдрийн онцлог зочныг хүргэж байна. Энэ удаад бид Хаваал болон Танк брэнд хариуцсан менежер Чингүнтэй ярилцсан байгаа. Тэгэхээр та бүхэнд бүгд дараамт улсын автомашины зах зээл болон GMW группийн хэрэгжүүлж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг одоо үзүүлье. Ажлынхын хөтөлбөр үзэгчтэй Greatwall Motors-ын шоурум дээрээс үргэлжилж байна. GWM буюу бүгд найрамдах дард улсын хамгийн том автомашины үйлдвэрийн брэндүүдийн Монгол дахь албан ёсны салбар дээр бид хүрэлцээр байна. Өнөөдөр бид та бүхэнд GWM болон Танк Хаваал брэндийн талаарх хамгийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээллүүдийг өгөхөөр Чингүнтэй
уулзаад байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Таньсандаа өглөөний мэндийг хүргэе. Нийт үзэж байгаа үзэгчдээ бас өглөөний мэндийг хүргэе. За, намайг Чингүн гэдэг JW Mongolia-гийн одоо брэнд харилцан менежер. Хаваал болон за танк брэндүүдийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцахаас өмнө GWM-с эхлэе гэж бодож байна. За бүгд найрамдагтад ард улсын автомашины үйлдвэрлэлүүд бол мэдээж сүүлийн жилүүдэд маш гайхалтай амжилтыг үзүүлж байна. Тэ ялангуяа одоо өөрсдийнхөө дотоодын хэрэглээг хангацсан бол за олон улсын зах зээл рүү ингэж экспорттоо одоо түлхүү анхаарч эхэлж байгаа шиг байна. Ер нь гэхдээ GWM брэнд хаанаас эхлэлтэй ер нь ямар төрлийн автомашинуудыг голчлон үйлдвэрлэдэг компани байна? Тэгэлгүй яах. Одоо ер нь бол за GWM-ийн хувьд бол одоо 42 жилийн түүхтэй. Хятадын маш том автомашин үйлдвэрлэгч компани. Хятаддаг төдийгүй одоо яг дэлхийн брэнд болчлаа. Ялангуяа хамгийн анх бол одоо Power гэдэг пикап төрлийн ангиллын автомашин бүдүүн аж ахуйн сегментэн дээр толгуурлж үйлдвэрлэж гаргаж ирсэн. За тэгээд цаашаанаас салбарлаад одоо 41 жилийн хугацаанд үндсэн 5 брэндтэй болсон. За танк, хаваал, Power, Way, Aura гэсэн 5 төрлийн брэндээс манайх одоо яг аль биесны эрхтэйгээр оруулж ирж байгаа танк, хаваал, Power. За тэгээд сүүлийн жилүүдийн судалгаа статистик тоог харбал одоо 2020 оны байдлыг харъя л дээ. 2020 оны байдлаар Toyota-гийн одоо ялангуяа SUV оффроуд төрлийн ангиллын автомашинууд бол 33.50% явж ирсэн. Тэгсэн чинь 5 жилийн дараа манай Great Wall Motor-ын ялангуяа энэ танк брэнд нь 50%. Одоо нийт борлуулалтын хувь нь. Тэгэхээр одоо ямар өсөлт, дэвшилттэй, амжилттай яваа автомашинууд вэ гэдгийг энэ статистик судалгаа харуулад өгч байгаа тийм. Үргэлжлүүлээд хэдүүлээ ер нь Монголын зах зээлийн талаар ярилццгаа гэж бодож байна. Ер нь Монголын зах зээл дээр хятадын автомашинууд хүмүүс Улаанбаатар хотын замаас харж байгаа ах ер нь хятадын брэндүүд бол маш ихээр нэмэгдэж байна. Тэгэхээр ер нь манай Монголын зах зээлд ер нь хэрэглэгчид хятад автомашинуудыг хэрэг сонирхож байна сүүлийн жил. За тэгэлгүй бахаа. Угаасаа энэ одоо Улаанбаатарын гудамжаар ер нь хятад автомашин болчлаа тий. За энийг бол би хамгийн түрүүнд инновацийн хөгжил дэвшил буюу одоо аюулгүй байдлын систем гэх мэтчлэн ингээд маш том шинжилэлт хийгдээд тэгээд тэр нь манай улсын хэрэглэгч нарт одоо илүү ойлгомжтой нэмэгдэж өгч байгаа болов уу гэж бодож байна. За гэхдээ би энэчнээс бас нэг юмыг салгаж ойлгуулмаар байгаа. Хятад машин гэдэг сегмент байгаа шүү дээ. Тэнчэнээс манайх одоо дэлхийн брэнд гэдэг ангилалд бүр орчиж байгаа гэсэн. Хятад машин гэдэг нэг брэнд байхад манайх болохоор хятад машин гэсэндээ дэлхийн брэнд гэж тусад нь ангилж ойлгож болно гэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөх. Яг үнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөхөөс гадна олон улсын зах зээлийг тэргүүлж явж байгаа. Машин гэхэлэр ялч дэлхийн брэнд болчихж байгаа гэсэн. Тэгвэл дэлхийн брэнд гэдэг одоо жишээ нь энэ зүйлийг бас энэ нэр хүндийг авна гэдэг чинь бол одоо жишээ маш олон инновац тий маш олон зүйлсийг баталгаажуулсны дараа ер нь энэ нэр хүнд бол ялангуяа автомашины брэнд дээр ирнэ шүү дээ. Тэгэхээр GWM-ийн гол онцлог үеийн хятадын маш олон брэндүүд байна. Хүмүүс төдийлөн бас ялгааг нэг олж харахгүй байгаа бох тий. За манай машинуудын ер нь гол онцлог нь SUV off-road гэж буюу одоо нэг хит бартац замынх. За хит бартац замынх дээр юу голцож хардаг вэ гэхээр за нэгт мэдээж араам аюулгүй байдалтай. За хоёр төвчин чадал. За 3 5 дахь 4 гэх бусад яваад гэж байна. Одоо жишээлбэл танк 700 дээр байгаа Hi40 гэдэг систем. За энэ бол дэлхийд дээр бараг цор ганц хэлэгдэж болох үз. XXL large SUV ангиллын машин байхгүй. За энэ дээр ямар систем тавигдсан бэ гэхээр Hi40 буюу одоо Hybrid Intelligence 4-wheel drive turbo гэдэг систем. За энэ монголчлол одоо кардан голтой механикчсан дөрөв дугуйтлэгчтэй гэсэн үг тийм. За энэ хамгийн бага одоо юун дээрээс араан дээрээс хамгийн бага араан дээрээс маш их хүчийг гаргана. За гих мэтчлэн. За ер нь бол манай гол сегмент нь бол хөдөө орон нутаг, уул уурхай болон яг энэ оффроуд ангил одоо оффроуд аяллыг сонирхдаг залуучуудаа төлхөө автомашинуудыг оруулж байгаа. Одоо хоёулаа үргэлжлүүлээд яг бит хоёрыг ингээ хүрээлсэн байгаа брендийн автомашинуудын яг ялгаануудын талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна л доо. Танк, хаваал хоёрын ер нь ялгаа нь яг юу вэ? За танкыг бол та лакшри гэдээ ойлгож болно. За хаваал бол одоо илүү family одоо энгийн хэрэглээ гэсэн. Гэтэ одоо зарим Япон машинуудыг бол хаваал бараг лакшри төрөлд орох байсан. Танкууд нь болохоор илүү бүр экстра лакшри брэнд. Одоо лакшри машин гэж хэлж ойлгож байна. Одоо лакшри брендийн автомашинуудын хамгийн чухал одоо үзүүлэлтүүдийн нэг нь мэдээж аюулгүй байдал. Тэгэхээр тухайн хэрэглэгч жолоочийнхоо гэр бүлийг
зорчигчдыг аюулгүй байлгана гэдэг маань өөрөө хамгийн том лагшри байна одоо тий. Тэгэхээр яг энэ брэндүүдийн хувьд аюулгүй байдлын системийн хувьд ямар системүүдээр томилогдсон бэ? Хэлбэл яг одоо энэ нь бол автомашины зах зээлд Японы бас аюулгүй байдлын систем топт ордог байсан. Байсан ингээ өнгөрсөн цаг хугацаанд ирж явчлаарай. Одоо манай дээр одоо борлуулагдж байгаа буюу одоо энэ шинээр гарч ирж байгаа энэ 90 үеийн автомашинууд бол NCAP буюу одоо шинэ машиныг туршдаг тийм ямар ч брэндээс хараат бас нэг тийм өөр тустай аюулгүй байдлын систем үнэлгээ өгдөг газар байдаг байхгүй. Манайх бол Австралийн аюулгүй байдлын систем ANCAP гэдэг одоо та бүхэн бас Google-д үзүүл гараад ирэх гэсэн. Тэрний 5 одыг хангацсан автомашин. За тэр аюулгүй байдлын систем дээрээ системд одоо шалгуулад бүртгүүлээд за үнэлгээгээ аваад үнэлгээний 4-өөс дээш 5 одтой болчихвол бүр супер л гэсэн. 4-өөс дээш одтой байвал ер нь тухайн бүс нутгийнхаа зах зээлийг шууд хэрэгжүүлж эхэлдэг. Тий. Тэгэхээр тийм хүчтэй одоо аюулгүй байдлын системээр энэ бүхэн таниглагдсан байна. Манай машинууд. Одоо ингээ харж байгаа чинь танк 700-ийн маань хамгийн одоо гол давуу тал нь. Энэхүү автомашин маань одоо өөрөө 4 түвшинд өндөрлөн. Хийн ном, хийн амортизатортай. Одоо яг энэ хамгийн өндөр дээр ирчлэлээр метр 10-аас илүү энэ сток ороод болох боломжтой гэсэн. Зах зээл дээр яг өрсөлдөгч автомашинуудын брэндүүд нь яг юу вэ? За зах зээл дээр яг гол өрсөлдөж байгаа брэндүүд нь бол за Mercedes G63 гэдэг маш мангаслаг машин байна шүү дээ. За мөн Nissan Patrol Y63 гэдэг автомашинуудтай. Саяхан бас шинжлэгдсэн тийм. Яг үнэ саяхан шинжлэгдэж цааш ирсэн. Тэр машинуудтай л ер нь бол зах зээл дээр өрсөлдөж байна. Гол давуу тал нь ерөөсөө доторлогод дулаалга битүүнж болон хүчин чадал. За одоо жишээлбэл нэг тийм бичлэг байдаг байхгүй Y60 биш G63-ыг манай 700-тай drag race хийхэд энэ ч одоо өөрөөсөө бүр 7000 cc гарах хүчин чадалтай. За тэгээд энэ хойтлын бас батарейг гэсэн их онцлмаар байгаа. Хойтлын цахилгаан моторыг 37.1 кВт цагийн одоо энэ хүчин чадалтай мотор чинь өөрөөсөө тусдаа биедан 2000 cc гарах боломжтой. Тэгэхээр үндсэн хүч нь ерөнхийдөө нийт 7000 cc авч үзээд морины хүчээр ярих юм нэг 517 морины хүч гаргаж байна гэсэн. Хүчин чадал болно одоо 5 дахь. Одоо энэ жишээлбэл дан цахилгаанаараа тусдаа нэг 80-аас 100 орчим километр хүртэлх явах боломжтой байхгүй. Тэгэхээр энэ бол одоо гэрээс ажлаас сургууль тэ хүүхдийн сургууль гэдэг бол гэрээс сургуулиас ажил гэдэг ийм маршрутаар хэрвээ өдөр тутамд ингэ явдаг бол одоо энгийн бензин мотортой V6 хөдөлгөөртэй автомашинд сард дунджаар 700 мянган төгрөг зарцуулж байна. Зөвхөн бензиндээ сард. Харин энийг дан цахилгаанаараа цэнэглээд явхлаар та сард ерөөсөө 100 мянган төгрөг зарцуул. Маш том ялгаа энэ л. Тийм байна. Тэгэхээр маш том хэмнэлттэй, маш тухтай, аюулгүй, за дээрэс нь илүү тансаг мэдрэмжийг, тансаг хүчтэй мэдрэмжийг бүгднийг нэг дор зогслоосон юм шиг байна. Ялцгаа 700. Өөр нэг сонирхож заавал асуух ёстой зүйл бол энэ Haval танк брэндүүдийг за Монголдоо ер нь ижил уур амьсгалтай улс орнууд буюу тэг Казахстан, Оросын улбооны улсын одоо нөхцөлд, цагуурын нөхцөлд зориулсан автомашинууд гэж ярьдаг л та. Ер нь яагаад тэгж онцлдог вэ? Тий. Ер нь бол одоо манайх ч яг Alpes нэрхтээ цар ганц дистрибьютор компани байгаа шүү дээ. Great Wall Motor компани. Эндээс Орос Казахстаны цагуурын нөхцөл манайхтай маш төстэй. За тэгээд яг одоо Хятадын засгийн газраас ч хүртэл одоо бас сая 26 1 сарын 1-ээс хэрэгжүүлж байгаа нэг хууль байгаа. За зөвхөн Alpes нэрхтээ лицензтэй. За яг тэгээд сегментэндээ таарсан автомашин авч байгаа компаниудаа л дэмжиж ажиллах тийм хууль санаачилж гаргасан байна. За тэгэхээр яг энэ дүрм журм одоо бүгд найрамдагтад ард улсын зүгээс хэрэгжүүлж байгаа энэхүү дүрм журм хэрэгжиж эхэлснээр ер нь автомашины зах зээлд ялангуяа энэ Хятадын өөрсдийнх нь автомашины зах зээлд ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ? Ялангуяа одоо өөрчлөлт нь гэвэл сегменттэй таарсан одоо тухайн улсын бүс нутагт таарсан автомашинууд л борлуулагдаж эхэлнэ гэсэн. Одоо жишээлбэл нэг хүүхэн араб стандарт юм уу эсвэл Австралид 7 орны стандарттай автомашиныг Монголд оруулж ирээд борлуулчихаар тэр машин мэдээж өвөл янз бүрийн эрсдэлтэй одоо асуудлууд гарч ирнэ гэсэн үг. За тэрнээс нь улбалаад одоо энэ ганц дан одоо
машины нэр хүнд биш бүтэн дэлхийн брэнд асан брендийн нэр хүнд унах учраас маш эрсдэлтэй. За тэрийг одоо зохицуулах үүднээс хятадын засгийн газар тийм шаардлага тавьж байгаа гэсэн. Одоо жишээлбэл зөвхөн сегменттэй таарсан автомашинуудыг л албан ёсны хэрэгтэй зөвхөн албан ёсны хэрэгтэй гэсэн газруудад л одоо экспортлохоор болсон. Тийм хууль санаачилж гаргасан байлээ. Энийг одоо жишээн дээр илүү тодорхой болгоо л да. Яг энэ нь яг юу гэсэн үг вэ? Тийм. За одоо манай дээр борлуулагдж байгаа болон ихтийн дотооддоо борлуулагддаг автомашин жишээ авъя л да тий. За дотооддоо явдагтан дээр бол одоо шилдүүд нь дан ганц шилтэй байна. За манай дээр 2 давхар шилтэй, дууцгал шилтэй. За мотор нь евро 6 стандартын түвш хийх нь байна. За манайх дээр болохоор евро 5 стандартын түвш хийх нь байна. За батарей халаагчтай. За агааржуулалтын систем нь 3 бүсийн систем байж хахад хятадын дотоод явдагт нь зөвхөн ганц бүсийн систем байна. За суудлал нь халдаг, хөрдөг гэсэн сегменттэй хагаад нөгөөх нь зөвхөн хөрдөг ч юм уу халдаг ч юм уу те. За тэгээд шилний халаагууртай халаагуургүй, өрүүл халаагчтай халаагч юу. Гэт ерөнхийдөө ингээд таачвал ер нь бол маш том стандартын ялгаа гарна л гэсэн. Тэгэхээр мэдээж одоо хятадын дотооддоо явдаг заавар буюу одоо энэ дулаан уур амьсгал зориулсан машиныг Монгол авчираад ирэх юм бол мэдээж тэр бол одоо энэ том брендийг санаатаагаар за тийм оруулаад ирэхлээр манай өвлийн нөхцөлд мэдээж угаасаа тэнцэхгүй ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр яалч манай дээр одоо энэ борлуулагдж байгаа болон одоо энэ сегментэн тохирсон албан ёсны газруудаас манай хэрэглэгчид нар маань сонирхогч нар маань бас заавал худалдаа авалт хийгээсэй бид байнга уриалжлаа. Өөр газраас хов хэрэглэгчээс авал одоо жишээ нь бүс нутагтанд тааруулаагүй буруу автомашинуудыг авах эрсдэл маш өндөр байдаг байна шүү. Тэгэхээр албан ёсны борлуулагчаас зөвхөн тухайн бүс нутагт тохирсон автомашинуудыг найдвартайгаар авах боломжууд байгаа гэж ойлгож болох нь шүү дээ. Тэглэг авах. Үзэгчтэй манай ажлын хөтөлбөр дараагийн хэсгээр үргэлжлэх гэж байна. Бид яг одоо та бүхэндээ өнөөдрийн мэдээ хэсгийн дотоод мэдээний хэсгийг хүргэх болно. Тэгэхээр хөтөлбөрийн эхэнд орсончлан өнөөдөр Монголын хөрөнгийн бирж үүсч хөгжсөний 35 жилийн тохиож байгаа. Тэгэхээр энэ ташрамд бас дахин та бүхэнд баяр хүргэн зүйтэй болов. За Монгол Улсын засгийн газрын 1991 оны 1-р сарын 18-ны өдрийн 22 дугаар 22 тооц тогтоолоор Монголын хөрөнгийн биржийг анх үүсгэн байгуулсан төвхтэй. За улмаар 1992 онд засгийн газрын өмч ховжлын бодлогын хүрээнд нийт 475 үйлдвэрийн газрыг хувьцаат компани хэлбэр шилжүүлж тэдгээрийн 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсэн байдаг. За үүний дүнд бол Монгол улсын нийт хүн амын 52% буюу 1.2 сая хүн хувьцаатай болж ийм төвхтэй байлаа. За өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн дэд бүтцийг бэхжүүлж, эл тод байдлыг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит алхмуудыг тууштай хэрэгжүүлж ирсэн юм хамт олон. За тухайлбал 2025 онд буюу өнгөрсөн онд Монголын хөрөнгийн бирж нийт 850 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжааг гүйцэтгэж, зах зээлийн үнэлгээ 13 их 80 төгрөг төрсэн түүхэн амжилтын үзүүлсэн байгаа. За мөн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн шинжилэл, дата төвийн хүчин чадлыг олон улсын стандартад нийцүүлж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлүүдэд бодит ахиц амжилт гаргасан талаараа бид өөрсдийн талиндаа дурдсан байлаа. За маш товчондоо Монголын хөрөнгийн биржийн өсөлт түүхийн талаар болон онцлог амжилтуудын талаар бол ийм байна. Өргөжлөлөө та бүхэнд Монгол банкнаас гаргасан баасан гарагт гарсан нэгэн шийдвэрийг танилцуулъя. Тэгэхээр Монгол банкны зүгээс өр орлогын харьцаа 50-50 байсныг 45 болгож бууруулж байгаа гэдгийг зарлалаа. За ингэснээр 1 сая төгрөгийн цалинтай хүн сарын одоо зээлдээ төлдөг төлбөр нь бол 450 мянган төгрөг болж буурж байгаа гэсэн үг. За үндсэндээ хэрэглээний зээлийн олголт буурах нь гэж бол ойлгож болно. За энэхүү шийдвэр иргэдийг өрийн дарамтанд орохоос хамгаалахаас гадна инфляцийг тогтворжуулах, за мөн эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй гэж бол Төв банкнаас тайлбарласан байна. За өнгөрсөн 11-р сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэйгээ харьцуулахад 21%-аар өссөн байна. За ийхүү зээлийн үлдэгдэл бас улам бүр нэмэгдэж тогтвортой өндөр түвшинд байгаа нь бол яг энэхүү шийдвэрийг гаргахад нөлөөсөн гэдгийг бол мөн онцолсон байна. За түүнчлэн гадаад орчны нөхцөл байдал, тодорхой бус байдал, за энэ үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг бол Монгол банк баасан гарагт хийсэн өөрсдийнхөө мэдээлэлдээ дурдсан байна. За ингэснээр
Монгол банкны зүгээс зээлийн олголтыг бууруулах шийдвэрийг гаргаж байна. Тэгэхээр дараагийн танилцуулах бол мэдээлэл бол бас Монголын хөрөнгөний биржтэй холбоотой буюу Монголын хөрөнгөний биржээс 2026 оны топ 20 жишг индексийн одоо сагсаас шинжилсэн талаар зарласан байгаа. За биржид бүртгэлтэй бүх компаниг зах зээлийн үнэлгээ, за арилжааны өдрийн дундаж гүйлэг гэсэн хоёр үзүүлэлтээр хамгийн өндөр гүйцэтгэлтэй гарсан 20 компанийг сонгож энэхүү индексийг гаргадаг. За энэ удаад бол 2 компани өөрчлөгдөж 18 компани бол хэвээрүүлсэн байна. За Монголын хөрөнгөний биржийн хамгийн сүүлийн үеийн IPO-уудын нэгийг хийсэн MJL Aqua анх удаа топ 20 одоо чагсаалтад багтсан байна. За мөн Voyage цэвэр үсэг үйлдвэрлэдэг гэдгээр алдартай одоо тус компани нь 2024 онд нээлттэй компани болсон юм төвхтэй. За тэрчлэн улсын их дэлгүүр 2 жилийн дараа топ 20-д иргэн багтсан үйл явдал боллоо. За жижиг хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудлаар үргэлж шууган тарьдаг тус компани 2024 онд жишг индексээс хасагдаад байсан. За харин Арт Кредит болон Монгол шуудан гэсэн хувьцаат компаниуд топ 20-ын жагсаалтаас бол хасагдсан байгаа. За ташрам дуртагд энэ жилийн топ компаниудын 65%-ыг банк санхүүгийн салбарын компаниуд эзэлж байгаа. Бас ийм сонирхолтой статистикийг нөхөө энэс харж болохоор байна. За үргэлжлүүлээ та бүхэнд олон улсад болсон бизнес салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэе. Тэгэхээр олон улсын бас нэлээдгүй анхаарлыг татж байгаа сошиал медиа нэгэн хориг байгаа, сошиал медиагийн нэг хориг байгаа тийм. Энэ бол Австрали улсын бага насны хүүхдүүдэд сошиал медиа ашиглах эрхийг бол өнгөрсөн жилээс хориглож, энэ жилээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн ба. За өнгөрсөн жилийн сүүлчээр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн ба уучлаарай үзэгчтэй. Тэгэхээр энэ хориг дээр ер нь хэд хэдэн шинжилэлтүүд гарсан байна. Австрали улсаас бас сошиал медиа аккаунтуудыг албан ёсоор хааж эхэлсэн байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар энэ хичнээн аккаунт сошиал медиаг хаагаад байна. Австрали улсад 16 наснаас бол доош хүүхдүүдийн одоо сошиал хэрэглээг одоо хянахын тулд, танахын тулд одоо энэхүү хоргийг бол авч хэрэгжүүлсэн байгаа. Тэгэхээр ер нь ердөө 1 сар болоход буюу сая оны сүүлчээр хэрэгжиж эхэлсэн. За үр дүн нь бол 5 сая гэсэн тоо гарсан байгаа. Буюу 5 сая хүүхдийн сошиал медиа хаягийг хаасан юм одоо тоо гарсан байна. За нийт 4.7 сая хаягийг платформудад идэхгүй болгосон. За энэ нь Австралийн 10-аас 16 насны хүүхэд бүрийн тооноос буюу одоо Австрали бол ойролцоогоор 2.5 сая хүүхэд байдаг юм байна. За тооноос давсан үзүүлэлт болж байгаа гэсэн. Учир нь нэг хүүхэд хэд хэдэн платформ дээр буюу Instagram, за TikTok, YouTube гэх мэт платформуд дээр юм олон хаягтай байсантай бол холбоотой байлаа. За хамрах хүрээ нь ямар байсан бэ гэвэл сая дурсанчлан Facebook, Instagram, TikTok, за нэмээд Snapchat, за X, YouTube, Reddit, Threads зэрэг томоохон 10 платформ бол энэ хуульд одоо энэ хоригт бол хамаарч байгаа. За хуулийг дагаж мөрдөөг платформуудыг 49.5 сая Австрали доллар буюу 33 сая доллараар одоо торгох ийм заалттай байгаа. За энэ одоо үйл явдал дээр бол засгийн газрын байр суурь ямар байгаа вэ гэвэл ерөнхий сайд Энтони Албанез за энэ хууль ажиллаж байна. За энэ бол Австралийн бахархал бид дэлхийг тэргүүлж байгаа бөгөөд бусад орнууд ч гэсэн бас манай туршлагыг судалж байна гэсэн ийм байр суурьтай байна. За мөн хүүхдүүдийг захин орчны хордоо контент хамаарал болон бусад эрсдлээс хамгаалж хүүхэд насыг нь эргүүлэх хамгийн том зорилгоо бол биелүүлж байна гэж үзэж байгаа. За одоо технологийн компаниудын хариу үйлдэл ямар байгаа талаар бас дурдъя. За Meta компани буюу Facebook, Instagram-ийн зүгээс бол хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрөл 550,000 орчим хаягийг устгаснаа мэдэгдсэн байгаа. За гэвч тэд энэ хуулийг шүүмжилж хүүхдийн одоо хяналт багтай жижиг платформуд руу шилжих эрсдлийг бол анхаарч байгаа буюу яг хүүхдэд зориулсан платформ дээр бас яг ингэж хязгаарлалт хориг тавих нь зөв үү гэдэг дээр бол саналаа өгүүлээд байгаа. За мөн Reddit-ийн зүгээс бол засгийн газрын шүүгүүд өгч энэхүү хорийг цуцлахыг оролдож байгаа боловч одоогоор хуулийг дагаж мөрдөхөөс одоо өөр юмрч гарцгүй байгаа талаар бол дурдж байсан. Яалтчгүй олон улсын бусад одоо улс орнууд Австралийн энэ жишгийг бол ер нь бол маш анхааралтайгаар ажиглаж байна. Технологийн компаниуд ер нь ямар хариу үйлдэл үзүүлэх нь яг зөв те хэр ажиллах нь гэдгийг бол маш анхааралтайгаар ажиглаж байна. За хэрвээ амжилттай хэрэгжүүл бас хэд хэдэн улс орнууд бас ижил арга хэмжээнүүдийг сошиал медиатай холбоотой хоригуд дээр бол авч магадгүй гэдэг ийм таамаглалыг бол шинжээчид бол дэвшүүлж байгаа. Тэгэхээр дараагийн үлдсэн хоёр мэдээлэл мөн адил сошиал медиатай холбоотой. Сүүлийн жилүүдэд яалтчгүй текст суурьтай аппликейшн хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. За зөвхөн өмнөх жилүүдэд бол Twitter буюу X платформ байсан бол за энэ жилүүдэд Meta-гийн Threads гэдэг аппликейшн бол олон улс болон залуучуудын дунд нэлээдгүй тренд болж байгаа. Тэгэхээр Threads-ийн зүгээс анх удаа гар утасны хэрэглээгээрээ X-ийг гүйцсэн гэдэг статистик мэдээллийг бол хараад бус шинжилгээний байгууллагаас бол танилцууллаа. Яг одоогийн байдлаар Threads-ийн хувьд өдөр болгон
141.5 сая хэрэглэгч ухаалаг гар утсаараа дамжуулан ашиглаж байна гэдэг тоо мэдээлэл байна. Тэгэхээр X платформын хувьд бол яг одоогийн байдлаар өдөр болгондоо 125 сая хэрэглэгч бол ашиглалт юм байна. За ийхүү бас яг энэ цаг мөчид бас Threads X платформыг гүйцэн нэг шалтгаан нь X-тэй холбоотой хэд хэдэн асуудлууд бол яригдчих байгаа тийм X дээр ажилладаг Grok хиймэл оюун за бусдын зөвшөөрлгүйгээр бас садар самуун дуруу татсан зургнуудыг үүсгэх асуудалтай холбоотойгоор ийхүү хандлт нь унсан гэдэг мэдээллийг бол өгсөн байна. За Их Британи, Европын холбоо, Энэтхэг, Бразил зэрэг улс орнууд бол энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг бол аль хэдийн эхлүүлээд байгаа. За X-ийн энэхүү асуудлаас өөр нэг платформд бас ашигтайгаар тусна Blue Sky гэдэг текст-based аппликейшн байгаа. Blue Sky-ийн бас хэрэглэгчдийн таталт бас сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн байна. Эдгээр мэдээллүүдийг үзэгчтэй та бүхэнд ажлын эхэн хөтөлбөрөөр хүргэлээ. Ажлын эхэн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар өндөрлөх цаг болсон байна. Бид хөрөнгийн зах зээл нэгтгэхээс өмнө технологийн салбар болон бизнесийн салбарт болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэлээ. Энэ жил Монголын хөрөнгийн биржийг 35 жилийн төхөөж байна. Мөн яг өнөөдрөөр Дэлхийн эдийн засгийн форум 2026 эхэлж байна. Тэгэхээр Дэлхийн эдийн засгийн форумоос гарч байгаа мэдээлэл, шийдвэрүүдийг бид дараагийн дугаарууд дээр онцлог хүргэх болно. Энэ удаагийн дугаарт хамт байсан та бүхэнд баярлалаа.